Цахилгаан автомашин. Орчин цагт тэднийг тээврийн хэрэгслийн ирээдүй гэж тодорхойлох болсон. Гэхдээ тэдний түүх 180 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэдгийг та мэдв үү? Өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл нь бензин хөдөлгүүртээс өмнө ашиглагдаж байсан гэсэн үг юм. Тэгвэл яагаад дэлхийн нийт автомашины өртөө 18%-ийг цахилгаан автомашин эзэлдэг вэ? 1830-ад онд анхны цахилгаан моторт суух тэргийг Шотландын Роберт Андерсон гэдэг хүн бүтээж байжээ. Өөр нэг Шотландын Роберт Дэвидсон 1841 онд илүү том, илүү сайн хувилбарыг зохион бүтээсэн нь 6 тонн ачааг 6.4 км/цаг хурдтайгаар 2.4 км зайд зөөх чадaltaй байсан байна. Гэвч тухайн үед тус цахилгаан тэргийг тогтмол хэрэглээнд нэвтрүүлэхэд шаардлагатай зай зэнэглэх технологи цахилгааны хүрэлцээ байсангүй. Харин 1859 онд Францын эрдэмтэн Гастон Планте дахин зэнэглэх боломжтой батарей зохион бүтээснээр энэ асуудлыг шийдвэрлэж цахилгаан автомашины зах зээл олонний анхаарлыг татуулсан юм. Ингээд 1900-аад оны ихэнх үед цахилгаан автомашиныг асаахад амар, хөнгөн, дуу чимээ багтай жолоодоход хэлбэр гэж үзэн тухайн үеийн хүмүүс өргөн хэрэглэж байлаа. Тухайлбал 1890-ад онд Нью-Йорк хотод цахилгаан такси ажиллаж, зам дээрх 3 тээврийн хэрэгсэл тутмын нэг нь цахилгаан автомашин байв. Энэ үед цахилгаан автомашинууд 4 морины хүчтэй 32 км/цаг хурдлах чадвартай, 80 км тутамд нэг цэнэглэх шаардлагатай 24 зайтай болсон байв. Гэсэн хэдий ч цахилгаан тээврийн хэрэгсэл нь $1900 буюу одоогийн ханшаар 40,000 орчим $40,000 тэнцэж байсан бөгөөд зөвхөн баячуудын лидэлж чадах тансаг хэрэглээнд тооцогдож байна. Харин эсрэгээр 1920-ад онд газрын тосны хайгуулууд амжилттай болж, шатхууны үн буурснаар шатхуун хөдөлгүүртэй автомашины үр ашиг өсөж, зардал буурчээ. Энэ үед Ford компани автомашины салбарт шинжилэл авчирсан модель T загварын бензин хөдөлгүүртэй автомашинаа танилцуулсан юм. 20 морины хүчтэй цагт 64 км хурдлах чадвартай бөгөөд 100 км-т 11-ээс 18 литр шатхуун зарцуулдаг уг автомашиныг Ford компани үйлдвэрийн аргаар өгсөж байсан бөгөөд энэ нь өртгийг огцон бууруулж автомашины үйлдвэрт хувьсгал авчирсан юм. Тухайлбал T загварыг хэрэглэгчид 1910 онд $850 буюу одоогийн ханшаар 24,000 орчим $40-аар авч байсан бол 1924 онд $290 буюу одоогийн ханшаар 5,000 орчим $40 үнээр авах боломжтой байжээ. Back in Detroit, Henry Ford wondered how he could bring the price of the Model T down to where everybody could buy it. Харин цахилгаан машины үн бензин хөдөлгүүртэй автомашиныхаас дор хаяж 2 дахин үнэтэй байсны нэг жишээ нь 1910 оны дундуур Генри Фордын эхнэр нөхрийнхөө чанга дуутай T загварт Detroit Electric-ийн батарейг дангааны шинжилэн тавихтал $600 буюу одоогийн ханшаар 18,000 орчим $40-ын хөрөнгө зарцуулж байв. Ингээд харахад цахилгаан машин 2 дахин үнэтэй ч хүч, туулах чадлын хувьд 5 дахин бага, мөн ашиглалтын зардал ихтэй байсан нь цахилгаан машиныг зах зээлээс түлхэн гаргах гол шалтгаан болжээ. Харин 1970-ад онд газрын тосны хямрал нүүрлж, түлшний үн 4 дахин нэмэгдснээр хүмүүс дахин цахилгаан автомашинаа санаж эхэлсэн юм. Үүний үр дүнд судлаачид түлш зарцуулалтыг багасгах арга хайж эхэлснээр 1997 онд Toyota Prius дэлхийн анхны масс үйлдвэрлэлийн хайбрид машин гэдгээр танигдж эхэлсэн юм. Энэ нь бүрэн цахилгаан машин биш ч цахилгаан мотор, шатхуун мотор хоёрыг хослуулан түлш зарцуулалтыг багасгаснаар ирээдүйн бүрэн цахилгаан автомашинуудад боломж байгаа гэдгийг харуулсан юм. Transportation is finally evolving. Харин үүний дараа 2008 онд Tesla компани Roadster загвараа танилцуулж цахилгаан машин хурдтай, загварлаг, үр ашигтай байж болдог гэдгийг бүрэн баталсан юм. Roadster загвар нь цахилгаан автомашины гол дутагдлыг шийдэж чадсан бөгөөд 53 кВт цаг хүчин чадалтай литиум-ион батарей нь нэг цэнэглэлтээр 201 км/цаг хурдалж 394 км замыг туулах чадвартай болсон байжээ. Тэгвэл ирээдүй хаашаа чиглэх вэ? Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлт дэлхийн дулаалалтад тэмцэж байгаа энэ үед нийт хүлэмжийнхээ 22%-ийг ялгаруулдаг авто тээврийн салбарт цахилгаан автомашины эргэн ирэлт ус агаар мэт хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа. Ирэх онуудад томоохон гүрнүүдийн баримталж буй хүлэмжийнхийг багасгах байгальд ээлтэй байх бодлогод нь техникийн хөгжилтөд зэрэгцэн илүү урт зам туулах чадвартай, алсдаа урсгал зардлыг хэмнэх боломжтой. Байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийг улмал тренд болгох хандлагатай байна. Үүний нэг жишээ нь хэрэглэгчдийн эрэлт өсөж байгаа явдал юм. Норвеги улсад л гэхэд өнгөрсөн онд шинээр худалдан авсан автомашинуудын 50% нь цахилгаан байжээ. Харин Хятад улсын цахилгаан машины нийт үйлдвэрлэл 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 8 саяыг давж, борлуулалт нь
8.3 саяд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар өссөн байна. Мөн одоогоор дэлхийд даяар нийт 400 гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани байгаа бөгөөд зах зээлийн нийт үнэлгээ 2020 онд $100 тэрбум байсан бол 2023 оны эцэст 10 дахин өсөж $1.80 болсон нь энэ салбарын өрсөлдөөн, дэвшил ямар хурдцтай явагдаж байгааг илтгэх үзье.